Хаул дүүргийн ярмаг орчинд 11,000 гаруй өрхийн 39,000 орчим иргэд оршин суудаг. Орон сууцанд амьдардаг иргэдийн тоо бага хувийг эзэлдэгч Хамбог дуулын хормой, хатан туулын хөвөөг дэрлсэн уул ус бүхий, нийслэлийн дэд бүтэц хамгийн сайн хөгжсөн жишг болж хөгжих боломжтой хороолол. Уг газарт дахин төлөвлөлт явуулж болох хэдий ч оршин суугчид нь хашаандаа сайхан амьдрахыг илүүд үздэг байна. Тиймээс тус дүүргээс улсын их хурлд сонгогдсон болд гишүүн иргэдийнхээ дуу хоолойг сонсож тэднийг дэмжиж ажиллахыг зорж эхлэн олон ажлуудыг санаачилсан байна. Түүний энэ удаагийн санаачилсан ажил нь хашаандаа сайхан амьдрын сургалтаар хэн дуртгөр өөрсдөө хашаагаа тогтжуулах, амьдрах орчин нөхцлөө сайжруулах мэдлэгийг Яармгийн иргэдэд олгож байгаа юм байна. Уг сургалтад тус дүүргийн 300 гаруй иргэд хамрагдсан байна. Гэр хорооллууд үндсэндээ бол хамгийн толгойцоо асууж одоо нойл бохор тэгэл одоо нэг өвөл болтон өнөөл утааны асуудал шүү дээ тийм ээ. Эд бүгдийг шийдээд өгчвөл заавал нэг орон сууц гэдэг юм байхгүй. Ялангуяа ахмад настай бид нар ч одоо нэг байр орон сууцнд амьдарч чадахгүй болсон байна шүү дээ. Энэ гэр хорооллын дахин төлөвлөгөө ингэж сайжруулах юм бол бид нар ч өөрсдөө маш тогтой одоо гаражтай дуртай төмс ногоогоо тавьчихдаг тийм ээ. Сайхан амьдрах боломжтой байхгүй. Тэр бүгдийг ингэ цогцтой ихтэй чинь бид нар ч бас өнөө санхүүгийн асуудал засах төрөөс бас нэг заавар чиг төлөвлөх шаардлагатай байхгүй. Энэ талаас өнөөдөр бас нэг сургууль зохион байгуулалт бид нар бас баяртай байна. Бид нар бас мэдээгүй юм бас олж авч чадчих гэж бодож байгаа өнөөдөр тийм. Энэ шийдэл нь хамгийн чухал юм гэж байна. Одоо манай бас гудмаар ингэ шийдчих юм бас цэвэр ус ороод ирэх юм байна. Цэвэр усаад байгаа бас бохроо шийдгэн гэдэг чинь маш том ололт болж байгаа гэж би бодод байгаа. Сургалтыг улсын их хурлын гишүүн болдын санаачлагаар хашаандаа сайхан амьдрий, төрийн бас байгууллага хөгжлийг хөтөж төсөл, Атмор хариуцлах төвцат компани хамтран зохион байгуулж, тус дүүргийн 300 гаруй иргэдэд 7 хоногийн турш сургалт зохион байгуулж, хэрэгтэй мэдээлэлээр нь хангаж, гарц шийдлийг нь танилцуулсан байна. Иргэдчийн сургалтыг үр өгөөчтэй маш зүйтэй, цагаа олсон хамгийн гол нь иргэдийн амьдралд ач тусдаа үзүүлэхэд хэрэгтэй сургалт олж байгааг хэлж байсан юм. Сургалтад хамрагдсан 300 иргэний гэр бүлд хашаанд нь амьдардаг, ойролцоогоор 1800 гаруй иргэд байдаг байна. Уг сургалтаар яндангүй байшингийн шийдэл, давуу тал барих аргачлал, гэр хорооллын бохирын асуудлыг шийдвэрлэх, арга зам буюу септик систем, халуун хүйтэн ус, цахилгаан халаалтын систем гэж юу болох талаар багш мэргэжилтнүүд иргэдэд тайлбарлан таниулахын зэрэгтэй сургалтад хамрагдсан иргэдэд голт борийн бут бэлгэлжээ. Угтаа бол гэр хорооллын шугам сүлжээний асуудлыг шийдвэрлээд өгчвөл наад захын өвөлдөө утааны асуудлыг багж хийсэн мартаж, хөрсний бохирдолч тодорхой хэмжээгээр буурах бизээ. За өнөөдрийн хашаандаа сайхан амьдрий гэдэг энэ Яармгийн 5 хороонд өнгөрсөн одоо 5 өдөр те нэгтгэс ахвал 5 дахь хүртэл ингээд 5 хороонд хашаандаа сайхан амьдрийгээ сургалтыг Яармгийнхаа гэр хорооллын иргэд хүргэж байна. За энэ сургалтыг бол манай улсын хурлын гишүүн болд гишүүн маань бол захиалсан байгаа. Тэгээд Яармаг бол одоо яг гэр хороолол нь бол газрын тэгшгэн одоо яг хашаандаа бол одоо инженерийн шугам шүлжээгээ хэрвээ инженерийн шугам шүлжээг нь хашаанд нь татаад өгчих юм бол хөгжих бүрэн боломжтой хашаандаа сайхан амьдрах боломжтой юм газар байгаа. Тэгээд ер нь бол бидний энэ сургалтын хүрээнд бол юу вэ гэхээр байшингийн шийдлүүд тий хямд өртөгтөө одоо дулааны хэмнэлттэй дулаан алдагдaltaгүй тэгээ одоо ийм байгаль орчинд ээлтэй ийм байшингийн шийдэл яндангүй байшин гэдэг ийм байшингийн тухай бас ярьж байна. За бас болол нойлын тий одоо бохрын шийдэл Атмар компани бол энэ бохрын шийдэл танилцуулж байна. За манай энэ хашаандаа сайхан амьдрий гэдэг энэ төслөөс бол хашаа хороогоо яаж өөрсдөө тогтчуулах вэ? Хямд өртөх заргалтай материал ашиглаж өөрсдөө яаж тогтчуулах вэ? Хашааныхаа ашиглагдахгүй байгаа газар дээр ашиглагдахгүй байгаа газар дээр аж ахуй эрхэлж амжиргаагаа яаж дээшлүүлэх вэ? Гэт ерөнхийдөө бол нэг юм дөрвөн хэсэгтэй. Нэгдүгээр хямд өртөх заргалтай байшин яаж барих вэ? Хоёрдугаарт бол бохир болон нойлынхаа асуудлыг яаж шийдэх вэ? Гуравдугаарт нь бол хашаа хороогоо яаж өөрсдөө тогтчуулах вэ? Дөрөвдүгээрт нь бол хашааныхаа газрыг ашиглаж яаж аж ахуй эрхлэх вэ? Газрын булаахаас илүү амны орон сууцтай болгоё гэсэн зорилтыг болд гишүүн санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Монгол улс агаарын бохирдлоор дэлхийд ихний 17-д жагсдаг. Энэ нь иргэд маш аюултай нөхцөлд аж төрж байна гэсэн үг юм. Агаарын бохирдлын улмаас нас барах иргэд тэр дундаа бяцхан үрсийн тоо өссөөр байгаа. Иймд улсаас утааг бууруулж ард иргэдэд таатай нөхцөлд амьдруулах зорилгоор гэр хорооллын дахин төлөвлөлт хөтөлбөр явуулж гисэн. Үүнийг дэмжих иргэд олон байсан хэдий ч одоо бол уг утааг бууруулах хөтөлбөр өөрөө утаа болон хувирсан гэж олноо. Энэ хөтөлбөр
Төлбөрөөс үүдэн газраа алдаж очих газаргүй болсон айл өрхүүч олон байна. Тиймээс энэ тийм зөв шийдвэр болсон эсэх эргэлзээтэй. Угтаа бол гадаадын улс орнуудад ард иргэдийнхээ амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж өгөх зорилгоор хашаа байшингийн асуудлыг бүрэн шийдэж өгсөн байдаг. Нэг ясандаа амьдралын болцоогүй айл өрхүүд нь орон сууцнд амьдардаг бол боломжтой айлууд нь хашаа байшинд амьдардаг. Гэтэл манад энэ байдал эсэргээрээ иргсэн. Учир нь шугам сүлжээнд холбогдох нөхцөл боломж хөрөнгө мөнгнөөс эхлээд иргэдэд олон саад бэрхшээл тулгардаг. Тиймээс энэ асуудлыг нэгдүгээр шийдэж өгөх газар хэрэгтэй байсаар ирсэн. Тэгвэл уг сургалтаар дамжуулан иргэдэд хэрэгтэй мэдээллийг нь өгч хямд өртгөр хэрхэн хашаандаа сайхан амьдрах боломж мөн яндангүй байшингийн шийдэл давуу тал барих аргачлал бохирын асуудлыг шийдэх арга замуудыг санал болгосон өр өгөөчтэй сургалт асан байна. Амина мэдээллээ.